Автын болон IT инженерүүдээс бүрдсэн Монгол инженерүүдийн баг 5 жилийн өмнөөс нэгдэн автын салбарт уламжлалт арга барилыг дижитал болгох зорилго тавьсны үндсэн дээр дижитал гараж аппликейшнийг зах зээлд 1 жилийн өмнө нэвтрүүлж байжээ. Энэ аппликейшн нь жолооч автомашиныхаа улсын дугаарыг оруулахад зөвхөн тухайн автомашинд тохирох сэлбэгүүдийг гаргаж ирдгээрээ давуу талтай. За өдгөө дижитал гараж аппликейшн 80,000 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Тэгвэл энэ удаад жилийн ой дээрээ гараж сэлбэгийн бөөний худалдааны шинэ платформыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Авто бизнес эрхлэгч нар чанартай мөртлөө боломжийн үнэтэй сэлбэг, тос тусалгаа бүгдийг нэг дороос бөөний үнээр уян хатан төлбөрийн нөхцлөөр захиалаад хялбархан авахыг хүсвэл Garage B2B сэлбэгийн бөөний худалдааны платформыг санал болгож байна. За энэ платформд автомашины 50 гаруй брендийн 100 гаруй нэр төрлийн сэлбэг эданг тос тусалгааг бөөнөр худалдаална. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид маань хот руу сэлбэг захиад маш олон газраас жижигээр наваад өөрсдийнхөө унаанд тавиулах юм процесс явагддаг бол зөвхөн нэг газартайгаа харьцаад төлбөр тооцоогоо хийдэг, логистикоо шийдүүлдэг, баримтаа материалаа бүрдүүлж авдаг ч юм уу те. Энэ зүйлүүдийг бид нэгтгээд за мөн дээрээс нь төлбөрийн уян хатан нөхцлүүдийг оруулж ирэхээр бас ажиллаж байна. Энэ платформын нээлтээр автын салбарын анхны томоохон чуулга уулзалт болсон юм. Уулзалтад зам тээврийн яам, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас гадна дэлхийн алдартай брэндүүдийн сэлбэгүүдийг Монголд аль биесны хэрэгтэйгээр борлуулдаг компаниуд, дилер, авто засварын төвүүдийн удирдлагууд цуглаллаа. Энэ бол их давуу талтай түргэн шуурхай ажил хөнгөвчлсөн дараагийн захиалга оновчтой хийхэд боломжтой болдог ийм чухал аппликейшн болж байгаа. Бид нар бол дараагийн эдийн засгийн дараагийн хөгжлийн боломж нь бол яах арга байхгүй. Одоо энэ дижитал шилжилт, одоо энэ дижитал эдийн засаг технологиор суурилсан эдийн засаг байх хэрэгтэй. Тэгэхээр бол үүнийг бол одоо яамны зүгээс бид дэмжиж ажиллаж байгаа.